Сайн бацгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Зэкрүүм эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн ярих хэрэг бол бүх төрлийн цал, хүн улгайлах, луйвар гэх мэт олон төрлийн гэмт хэрэг бүхий яг л кино шиг хэрэг. 2016 онд нэг эмэгтэй сургаггүй алга болдог. Хүүхэдтэй залуухан ээж байсан бөгөөд гэр бүл найз нөхөд ойр дотны хүмүүс нь түүнийг олох гэж олон арга хэрэгэлж сүүлдээ холбооны мөрдөх товчоо хүртэл дайчлагддаг. Эмэгтэйг хайх үед сургаггүй алга болсон эргийн цаана асар том түүх байдаг. Өнөөдөр бүгдээрээ яриагаа Калифорниагийн Шаста мужаас эхэлцгээе. Энэ газар нутаг үнэхээр үзэсгэлэнтэй байгальтай гэдгээр алдартай. Энд байдаг Шаста уулын оргил нь мужийн ихэнх хэсэгт харагддаг бөгөөд ой мод ихтэй үзэсгэлэнтэй нууртай газар. Гэхдээ энд нууцлах хэрэгүүд маш их тохиолддог юм байна. Өнөөдөр бүгдээрээ тэр олон хэрэгүүдийн нэгийг ярилцгаая. 1982 оны 6 сард Шаста хотод Шерри Папни гэдэг охин төржээ. Аав ээж болох Лоретта Ричардс хоёрын дундаас гарсан. Шерри өдрөө ирэх тусам том болж 7 дугаар ангитай анхныхаа үнэлтийг авдаг. Анхны үнэлтээ Кис гэдэг сургуулийнхаа нэгээр ах хүүгээс авсан. Түүний жинхэнэ нэрийг Кеннет гэдэгч өнөөдөр бүгдээрээ түүнийг Кис гэд дуудчихъя. Тэд цагийг сайхан өнгөрөөж жаргалтай байсан ч хэсэг хугацааны дараа Шерригийн гэр бүл нүүхээр болдог. Ингээд тэд бие биенээсээ холбоо тасарсан. Одоо бидэнд ухаалаг утас интернет байгаач 90-ад оны үед дунд сургуулийн хүүхдүүд хоорондоо захидал гэрийн утсаар харилцахаас өөр аргагүй ижээ. Аав ээжтэй мэдэгдэлгүй гэрийн утсаа ашиглана гэдэг хэцүү баг. Ингэснээр тэр хоёрын харилцаа улам холдож нэлийн хугацаа өнгөрсний дараа 2006 онд Шерри 24 наснда гэрлэхэр болдог. Гэрлэх хүн нь Тэнгисийн цэргийн корпусын гишүүн Дэв. Америкийн айрамд байдаг бөгөөд хилийн чандад ажилладаг. Статистик мэдээгээр Америкийн армийн 10-аас 15% нь хилийн чандад ажилладаг гэсэн судалгаа байт юм байна. Тийм болохоор Дэв хурмаа хийж дуусмагцаа шууд ажиллахаар хилийн чанд руу явсан. Ихэвчлэн Америк зэргүүд гадаад руу явахдаа эхнэр юм уу нөхөр нь гэр бүлээ бүхэлд нь авч явдаг. Тэнд очиод хүүхдийн сургууль цэцэрлэг бэлэн байдаг бөгөөд цалин тэтгэмж өндөртэй учраас ажил ихгүй амьдрах боломжтой байт юм байна. Айрамд ажилтдаг ихэнх хүмүүсийн гэр бүл дагаж явдаг ч Шерри нөхөртөөгөө явсангүй. Тэгээд Дэв хаяа гадаадаас холбоо барих үед Шерри юу хийж байгааг нь мэддэхгүй уцаач авахгүй байлаа. Дөнгөж гэрэлсэн осууд ихэд жоохон хэцүү харилцаатай байсан. Тэгвэл Шерри аав ээжээсээ холдмооргүй бас айсан болохоор үлдсэн болов. Гэтэл Шерригийн ээж Лоретта охиныгоо нөхөртөөгөө хамт ажил руу явсан гэж бодож байсан. Аав ээжтэйгээ хамт амьдрдаггүй байсан гэсэн үг. Гэрэлснийхээ дараа хосууд нэг л удаа Японд уулзжээ. Гэтэл үнэндээ Шерри анхны хайр болох Кистэйгээ уулзаж эхэлсэн байлаа. Шерри гэрэлснийхээ дараа Шаста руу буцаж ирээд санамсаргүй байдлаар анхны үнэлтээ өгсөн Кистэй уулзсан байна. Тэд болцож эхлээд 3 дахь болцооноосоо бие бинийгээ хайрлаж дотор нь оч бадарч эхэлжээ. Шерри аль хэдийн гэрэлсэн ч Дэвтэй хосуудын харилцаатай байгаагүй бөгөөд Кисийн ганцаараа амьдарч исэн гэрт хамтдаа амьдарч эхэлдэг. Тэд маш аз жаргалтай байсан бөгөөд Кист төгс хосууд болсон юм шиг санагдчихжээ. Эцэст нь 2008 оны 9 сард Шерри Дэвээс салж 1 жилийн дараа 2009 онд Кистэй дахин гэрэлсэн. Хосууд Калифорниагийн Шаста мужийн Рейдинг хотод амьдардаг. 90-ад оны эхээр төмөр зэс зэрэг ашигт малтмалын аж үйлдвэр хөөгдсөн газар байсан бол дараа нь ашигт малтмалын хэмжээ буурах тусам хотын хөгжил уламд оройтсон. 1950-ад онд Касве далан байгуулагдсанаас хойш аялал жуулчлалаараа хөгжсөн газар. Ингээд энэ хотод Шерри Кис хоёр хүүхэдтэй болсон. Анхны үг нь Тейлор гэдэг. 2 жилийн дараа охин Вейлер нь мэндэлжээ. Төрснийхөө дараа Шерри бүтэн цагийн гэрээ эзэгтэй болж харин Кис Best Buy гэх электрон барааны дэлгүүрт ажилладаг. Шерри хүүхдүүдтэйгээ хамт хоол иж төрсөн өдөр юм уу ямар нэгэн баярын өдрүүдээр гэрээ чимэглэж баяруудыг тэмдэглэн хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөх дуртай ээжээ. Түүний хочин супер мам байсан гэдэг. 2016 оны 11 сарын 2-ны 3 дахь өдөр болсон. Жирийн нэг өдөр байсан бөгөөд Шерри өглөө эрт тусаад нөхөр хүүхдүүдтэй амттай өглөөний цайг бэлдэж өгсөн. Кис цайгаа ууж дуусаад хаалганыхаа урд эхнэрээ үнсээд ажилдаа явжээ. Тэрээр өдөржингөө ажиллаад оройн 5 цагийн үед тарж гэртээ ирсэн ч хачирхалтай нь гэр тэр чигтээ намгүй байлаа. Уг нь энэ цагаар хүүхдүүд нь аавыгаа тусаад гүйжирдэгч хүүхдүүд нь байсангүй. Тэр үед Тейлор 4 настай, Вейлер 2 настай байжээ. Шерри ихэвчлэн үдээс өмнө хүүхдүүдэд цэцэрлэгт хүргэж өгөөд үдээс хойш 4 цаг 30 минутын орчимд цэцэрлэгээс нь аваад гэртээ ирчихсэн байдаг байсан. Гэтэл аль хэдийнэ 5 цаг болсон байхад хүүхдүүд ч байхгүй, Шерри ч харагдсангүй. Цаг агаар сайхан байвал Шерри хүүхдүүдэд дагуулад гэрийнхээ ойролцоо салхилах юм уу тоглох гэж явдаг байсан болохоор Кис нэг том асуудал гэж бодсонгүй. Тэрээр гадаа гараад Тейлор, Вейлер гэж орилсон ч хинч хариулсангүй. Шерритэй холбоо барьж чадахгүй байлаа. Ингээд Кис утсан дээрээсээ Find Me-г гаргаж ирээд Шерригийн утасны байршлыг хартал гэрийнхээ ойролцоо байдаг. Түүний утасны байршил хуучин оргон болон Sunrise Drive гэх
2 замын уулзуур дээр байгаа гэсэн тохиог өгсөн. Гэрээс нь 1.6 км-ийн цайтай газар бөгөөд тэнд шуудангийн хайрцаг байдаг гэжээ. Энэ тосгонд айлууд тийм их байдаггүй. Дээрээс нь жоохон зайтай байдаг болохоор шуудамчдад хялбар олгох үүднээс шуудангийн хайрцгийг нэг газар байрлуулсан байна. Энэ шээригийн байршил заасан учраас кис хүүхдүүдтэйгээ тоглож байгаа юм байна гэд санаа нь амарч байршил заасан газар руу явдаг. Ойрхон болохоор тэр дороо очиод хайсан шээри хүүхдүүдтэйгээ байсангүй. Угаасаа энэ замаар хүмүүс нэх яваад байдаггүй ойн зам. Кис шээри гэж хичнээн орилсон ч хинч хариулсангүй. Уцсных нь байршил энд заагаад байгаа мөртлөө хинж байгаагүй учраас кис замын ойролцоох ойруу ортол тэнд шээригийн утас өвсөн дээр чихвчтэйгээ хаягдсан байгааг болдог. Тэгээд зогсохгүй чихвчний утсанд шээригийн шаргал ус нилээдгүй орооцолцсон байлаа. Яг л хин нэгэнд зулгаалгасан юм шиг харагдсан. Ингээд кис сандарч тэр дороо хүүхдүүдийн цэцэрлэг рүү залгаад шээри хүүхдүүдийг хідээс авсан бэ гэж асуутал тань руу яг залгах гэж илаа. Хүүхдүүд цэцэрлэгт байна. Өнөөдөр шээри хүүхдүүдээ авахаар ирээгүй. Та хүүхдүүдээ ирж авах уу гэдэг. Энэ үед кис яг л толгой руугаа цохиулсан юм шиг болсон. Шээри хамгийн сүүлд үдээс өмнө 10 цаг 30 минутын үед нөхөрлөгөө өдрийн хоол идэхээр гэртээ ирэх юм уу гэж мессеж ütсэн байжээ. Харин кис ажиллаа хийж авах үедээ уцаа хардггүй учраас мессеж ирснийг ч мэдлгүй үдээс хойш ирсэн мессежийг нь хараад би аль хэдийн хоолоо идчихсэн гэж хариу бичсэн байна. Кис энд болоод байгаа бүх зүйлээ хадам ээжтэй хэлээд хүүхдүүдээ ээжтэй даатгаж эхнэрээ алга болсон гэж цагдаад мэдэгддэг. Тэрээр маш тайван одоогийн нөхцөл байдлын талаар тайлбарлаж эхэлдэг. Эхнэр маань гэртээ байхгүй болохоор салхилахаар гарсан гэж бодоод эргэн тойрноос хайж үзтэл замын хажуугаас утас нь олцсон. Тэнд манай эхнэрийн үс хүртлээсэн. Хин нэгэн хүчээр түүнийг авч явсан гэдэгт итгэлтэй байна. Би гар утас олсон газрын зургийг нүртэл дарчихсан байгаа гэж хэлдэг. Шээри багагүй хугацаанд гүйлтийн бэлтгэл хийсэн бөгөөд хэдхэн хоногийн дараа 5 км-ийн зайн марафон гүйлтийн уралдаанд оролцохоор төлөвлөж ээжээ. Тэрээр тэмцээндээ бэлдэж өглөө болгон цаг орчим ганцаараа гүйдэг байсан. Кис арай шээрийг гүйжгаад машины осолд орсон юм биш үсттэй. Аль эсвэл хитрхи их гүгээд ухаан алдаад унцсан болов гэх мэт маш олон бодлого толгойд нэргэлддэг. Сурггүй алга болсон гэсэн дуудлага авсан цагдаа нар шууд шээригийн утас олцсон газар руу явна. Энэ оронд кис шээригийн эмэгтэй дүү Шеллатай холбоо ирсэн. Тухайн үед Шелла жирэмсэн байсан бөгөөд нөхөртөөгөө амд тэр дороо алга болсон гэх газар руу очдог. Цагдаа нар маш хурдан шээрийг алга болсон гэж орон нутгийн мэдээгээр зарлаж мууж олон улсын засгийн газрыг мөрдөн байцаалтанд хамтарч ажиллахыг хүссэн. 162 см өндөртэй 34 настай 45 кг жинтэй гэх мэт шээригийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацдаг. Цагдаа нар шээрийг гэрээсээ цугцсан гэж харахад хэцүү байлаа. Шээрийг гэр амтай хүн байсан бөгөөд найзуудтайгаа уулзсан ч хэсэгэн зур цай хамт уух эсвэл хамт хоол идэх гэх мэт зүйл хийдэг байв. Хэрвээ кис хүсэх юм бол уцгүй байсан ч шээрийг хаана байгааг нь олж чадхаар хэмжээний нөхөртөөгөө тийм нээлттэй эмэгтэй байсан. Ингиж гинт алгуулах ийж бишээ. Хамгийн их санаа зовоож байгаа зүйл нь утас чихвч хоёр нь түүний үстэй хамт олцсон. Иймэрхүү зүйлс ихэвчлэн хэрэг болсон газраас олддог эд зүйл. Цагдаа энэ ирэг дээр анханасаа маш нухацтай хандаж эхлээд шээригийн герт нэгжлэх хийсэн. Магадгүй дээрэмчээ орж ирсэн байх боломжтой гэд нэгжлэх хийсэн ч шээригийн төрөвч нэлээ их бэлэн мөнгөтэй байсан бөгөөд хэн нэгэн шээригийн зээлийн картыг ашигласан уулмөр олцсонгүй. Мөн үнд дэтлэлүүд бүгд байр байрандаа байлаа. Шээрийг алга болсон шөнө нисдэг тэргээр түүнийг хайж алба хаагчид, оршин суугчид нэгдэж томоохон хэмжээний хайлт хийсэн ч шээри олцсонгүй. Нэг сэжүүр гарч ирсэн нь хөршин шээрийг үдээс хойш 2 цагийн үед гудамжаар гүйж яхахыг нь харжээ. Тэрээр дээгүүрээ ягаан өнгө юм өмссөн байсан гэдэг. Тэгэхээр шээрийн өдрийн 2 цагаас кисийн ажиллаа тараад ирсэн 5 цагийн хооронд алга болсон юм шиг харагдсан. Нийт 20 цагта шээрийг хайж гэр, машин, утас бүр гэр бүлийнхнийх нь утсыг хүртэл шалгаж тэр амийн хөршүүдийн хаалгыг нэг нэгээр нь тогшиж шээригийн гэр бүл ямар шоу амьдралтай байсан талаар асуудаг. Гэтэл хажуу айлын нэг хөрш нь 7 хоногийн өмнө унтах гэж байхад гинэт тэдний гэрээс эрэгтэй хүний ашгарах чимээ гарсан. Магадгүй кис уралсандаа орилсан байх. Мөн шээригийн сайн найзуудын нэг Дженнифер Харрисон сарын өмнө шээритэй оройн хоол идчихэтэл шээри би удахгүй кисээ салнаа. Тэр намайг алах гэж оролцсон. Мөн өмнө нь намайг алаад арын хашаанда цогцыг ч булнаа гэж зүрдүүлсэн гэжээ. Бас өөр нэг найз нь би хэсэг хугацааны өмнө шээритэй уулзахад түүний нүур маш том хөрсөн байсан гэж хэлсэн. Угаасаа хүн алга болсон тохиолдолд цагдаа нар хамгийн түрүүнд гэр бүлийг нь байцааж шалгадаг. Дээрээс нь хөршүүд, найзууд гээд хүн болгон тэдний харилцааг сайнгүй байсан талаар хэлжсэн болохоор цагдаа нар шууд кисийг дуудаж байцааж эхлэв. Цагдаа кис сүүлийн үед шээри та хоёрын харилцаа тааруу байсан. Бас гэрээс нь хашгирах чимээ гарсан гэж сонслоо гэхэд кис эцсэн байдалтай ч илэн далангүй мөрдөгчөө хашгирсан үнэ нь би бишээ шээри байсан.
Тэр угаасаа иймэрхүү зан чанартай хүн. Хэн ингэж хэлснийг нь мэдэхгүй ч хоёрын харилцаанд ямар ч асуудал байхгүй гэхэд мөрдөгч. Тэгвэл Шэригийн нүүр яаж гад хөрсөн бэ гэж асуув. Кис тэр осол байсан. Өнгөрсөн халийн үний баяраар бид нар бүгдээрээ найзаахаа гэрлөө хөгжөлтгөр явсан. Тэнд Nintendo дээр Fruit Ninja буюу жимс түсэдэдэг тоглоом байдаг да. Тэрийг тоглож жоод Шэриг ард авааг мдээгүй тохоогоороо нүдийн цогц юм аа. Итгэхгүй бол тэр үед хамт байсан найзуудаас маань асуу гэдэг. Цагдаа нар найзуудтай нь холбогдоход тиймээ тэр өдөр Кис тоглож жоод гараараа юу тохоогоороо юу гэдгийг нь мэдгүй Шэриг санамсаргүй зогсон. Бид нар тэр хоёрыг хараад баахан инээлдэж цагийг зугаатай өнгөрүүлсэн гэжээ. Цагдаа эргэлзэж эхэлдэг. Кисийг харахад худлаа ирсэн юм шиг харагдаагүй ч Шэрийг тэр хоёрын харилцаа сайн биш байгааг анзаарсан. Гэтэл Кис цагдаад би үнэндээ Шэригийн утсыг харсан. Тэгээд нэг залуутай харьцаж байгааг нь мэдээд тэрнээс олж маргалцсан. Би огтхонд салахыг хүсээгүй. Шэригийн хэлснээр тэр хоёрын оронд ямар ч холбоо байхгүй гэсэн ч мэдгүй ямартай ч тийм зүйл болсон гэдэг. Одоо цагдаад хоёр сэжиг төрсөн. Нэгт Шэрид өөр эрэхтэй байсан нь баттай үнэн гэдгийг мэдгүй ч энэ эргэлзээтэй залуу түүнийг алга болсонд нь холбоотой байж болно. Эсвэл Кис эхнэрээ өөр үнэтэй болсныг нь мэдээд эхнэртэй ямар нэгэн зүйл хийсэн байх гэж сэжгэлдэг. Ингээ Шэри алга болоод 2 онлоо. Энэ үеэр Шэригийн гэр бүл, найзууд, хөршүүд гээд бүгд түүнийг хайжээ. Цагдаа нар Шэригийн гэрээ оролцсон амьдардаг 290 бэлгийн гэмтэрэгтнүүдэд томоохон хэмжээний судалгаа хийж өдөр бүр орон нутгийн сонин мэдээгээр мэдээлэлж харин Шэригийн тогоо шиг том гизтэй дүүн гудамжаар явж хүмүүсээс тусламжгүй харсан сонсон зүйлээвэл заавал холбогдорой гэж хүсдэг. Цагдаа нар бүх хүчээ дайжилж нисдэг тэрэг нисгэж Шэригийн утас олцсон газраар шалгалт хийжээ. Ингэж жаад аюулгүй байдлын асуудал ч гарсан. Энэ ойд зэрлэг баавгай зэрлэг гахаа зэрэг амьдардаг учраас ойруу орох нь аюултай байсан ч тэд өөрсдийгөө зольж Шэрийг хайгаар явцгаадаг. Дүү Шэлла нэгчээгээ алга болсон талаар Facebook дээр нийтлснээр маш олон хүмүүс тусламжийн гараа сунгаж түүнийг алга болсон мэдээ маш хурдцтай тархдаг. Гэтэл хүмүүс Кисийг сэжгэлж Шэрийг амь насны даатгалтай байсныг шалгаж үзнэ үү? Үнэхээр нөхрөн сэжигтэй биш вэ нүү? Хэрвээ Шэри улгаалагдсан бол Кис утсыг нь олсон гэдэг нь сэжигтэй байна гэсэн маш олон сэтгэлдлүүд ирдэг. Ингэж сэжиглүүлсэн Кис уйлаад хэвлэлт ярилцлага өгсөн. Тэрээр гуйж Шэрийг гэрлүүний явуулаад өгөөч ээ. Тэр хоёр хүүхдээ ээж манай гэр бүлд энэ эмэгтэй хэрэгтэй байна гэдэг. Шэри алга болоод 3 хоног үед цагдаа нар өглөө болгон сэтгүүлчдтэй уулзаж мэдээлэл өгдөг болсон. Олон нийтийн анхаарал Шэригийн эрэг дээр байх энэ үеэр Кис хандив аян зарлалдаг. Хэрийг эхнээс нь дуус хүртэл эрх баригчид тусалж исэн ч ухуулах хуудас тараах, сайн нурын хүмүүсийн хоол хүнсгээд маш их мөнгө шаардлагатай болсон. Шэрийг алга болсноос 2 хоногийн дараа цагдаа нар шагналын мөнгө зарлаж эмэгтэйг олсон хүнд $10,000 өгөхөр болоход Шэригийн гэр бүл дээрээс нь $40,000 нэмж нийт $50,000 амлдаг. Энэ их мөнгийг цуглуулахын тулд Кис 1 саятаар мөнгө цуглуулж эхэлсэн ч олон нийтэд Кисийн хандив цуглуулж байгаа нь сайхан санагдаагүй. Хүмүүс хандив Шэригийн төлөө цуглуулж байгаа нь үнэн юм уу? Эхнэрээ өөрөө алчаад одоо бүр хандив хүртэл цуглуулж болдгийм үү гэх мэт бодолтой байсан учраас эцэст нь цагдаа нар Кист худал үнэ илрүүлэх тест хийдэг. Кис тест өгөхөд бэлэн байна гэж маш итгэлтэй зөвшөөрсөн. 2016 оны 11 сарын 9-нд Шэрийг алга болсноос 7 хоногийн дараа цагдаа нар Кисийг албан ёсоор хэрэгт холбоотой байж болцшгүй эд мөрийн баримт байхгүй мөн худал үнэ илрүүлэх тестийг давсан гэсэн мэдээлэл хийдэг. Кис сэжигтэн байхаа болсон ч энэ хэрэг аажим аажмаар төөрдөг байшин шиг болж илоо. Шэригийн гэр бүл хувийн мөрдөгч хүртэл өсөлсөн. Учир нь холбооны мөрдөг товчоо хүртэл оролцоод хэргийг шийдэж чадахгүй байлаа. Цаг хугацаа өнгөрсөөр 11 сарын 24-нд талархлын баяр болдог. Энэ өдөр Хойд Америкт яг л зуул сарын баяр шиг чухал өдөр юм байна. Нэг нэгнээсээ хол амьдардаг гэр бүлүүд цуглаж хамтдаа өнгөрөөдөг баяр. Оршин суугчид цуглаж Шэрийг аюулгүй байгаасаа гэд агаарын шаар хөөргөх арга хэмжээ зохион байгуулахар төлөвлөдөг. Ингэж төлөвлөсөн өглөө болоход Кис хүүхдүүдтэйгээ яаж цагийн өнгөрөөх вэ? Баярын өдрөөр ээжигээ бүр их санандаа гэж бодоод угаалгынхаа өрөөнд сахлаа усжээ. Гэтэл Кисийн утас дуурах чимээ гардаг. Эхэндээ сайн сонсоогүй ч гэсэн уцаа дуурахаа болохын өмнөхөн сонслоо. Ингээд Кис өглөө эрт хэн залгадаг илээгээд утас руугаа очтол зөрөөд гэрийнх нь утас дуурчээ. Кис сонин мэдрэмж төрж эхэлсэн. Өглөө эрт дуудлага ирээ зогсохгүй гэрийнх нь утас руу хүртэл залгасан байхыг харуул яаралтай юм болсон байна гэж бодоод утсаа автал. Кис цагдаа байна. 50 байгаарай. 50 байх хэрэгтэй шүү. Шэрийг олсон гэжээ. Тэрээр алга болоод 22 хоногийн дараа олцсон. Кисийн зүрх хүчтэй цохолж цагдаагийн юу ярихыг хүлээжэтэл утасны цаанаас хонгор минь хайртай шүү гэж хашгирах чимээ гардаг. Шэри
амьд байсан. Кис үг хэлж чадахгүй гайхах хажуугаар маш их жаргалтай болжээ. Тэрээр Шэри амьд байгаа охинэ. Тэгвэл хаана юу ийж яаж гад ирсэн юм бол гэсэн хар мянган асуулт толгойд нь эргэлддэг. Шэри яаж олдсон талаар ярихаар энэ өдрийн үр цайхын өмнөх рүү буцацгаая. Үүрийн 3 цаг 50 минутын үеэр Элисон Сэттон гэх эмэгтэй 14 настай окноос суулгаад Калифорниагийн 5 дугаар хурдны замаар явж ижээ. Үүрээр болохоор харанхуй машинч бараг байгаагүй. Гэтэл тэр цаана цагаан даваа шиг зүйл чичирч байгаа харагддаг. Салхинд юм ийсэн юм бахтаа гэд ойртоо тартал нэг эмэгтэй тод өнгийн цамц шиг зүйл бариад далж ийсэн. Хувцснууд нь урагдаж яг л зомби шиг харагдсан. Мэдээж Элисон машина зогсоохоос яах нь ойлгомжтой. Тэрээр айсандаа түүнийг машинаараа мөргөх шахсан. Дээрээс нь хурдны зам учраас түүний хажуугаар маш хурдтай өнгөрөх нь ойлгомжтой. Энэ богино хугацаанд Элисонд олон зүйл бодогдож харанхуйд эмэгтэй урагцсан хувцастай цаараа даллаж тусламж хүсснийг нь харахад зүгээр нэг галзуурсан эмэгтэй биш байх гэж бодоод шууд дараагийн улцураар эргэж 911 рүү дуудлага өгдөг. Тэр цамцаараа далж исэн эмэгтэй бол Шэри байсан. Шэригийн олцсон газар гэрээс нь 240 км-ийн зайтай байсан. Ойрхон газар биш. Азар Шэри амьд мэнд олцсон ч түүний төрх маш аимшигтай. Шэри одоо хаана байгаагаа хэдний өдөр хэдэн цаг болж байгааг ч мэдэхгүй байлаа. Цагдаа нар өнөөдөр талархлын маяр гэж хэлэхэд талархлын маярын шөнөө гэж асуухаар хэмжээний болсон байв. Шэриг яралтай эмнэлэгт хүргэх энэ үеэр Кис энэ мэдээг сонсоод хамгийн урднараа эмнэлэг дээр очдог. Кис нэг санаа алдаад эмнэлэг рүү орохын өмнө цагдаа хурж ирээд Кисийн гараас атгаад Шэри амьд байгаа уулзахтаа бэлтгэлтэй байгаарэ гэдэг. Цагдаа ийм зүйл хэлж хаан Шэригийн төрх аимшигтайгаас болоод Кис цочрдохгүй гэсэндээ урьдчилж хэлжээ. Кис эмнэлэг рүү оронгуудаа Шэриг хараад бөөлж шахсан. Кисийн бөөлж хосон шалтгаан нь Шэри бохир харагдаж муухай өнөрцнөөс болоогүй өрөвдмөр байсан болохоор эхнэрийгээ ийм аимшигтай болох үеэр юу ч хийж чадаагүй өөрийгөө буруутгасандаа Шэригийн царайгч харж чадхааргүй хэмжээний сэтгэл зүйтэй байсан. Тэгээ Шэри Кис хоёр 20 минутын турш юу ч ярилгүй бие биенээ харж уйлжээ. Тэгвэл Шэри ямар төрхтэй байсан болоод Кис бөөлж шахсан юм бол тэр анх олдохдоо бугуу, шагаа, бэлхүүсээрээ гинжлүүлсэн байжээ. Түүнийг хүлж явах үеэр усыг нь таслаад цухацсан юм шиг харагдсан. 11-р сард Калифорнид хичнээн дулаахан ч гэсэн үүрээр хүйтэн байх нь ойлгомжтой. Гэтэл богинохон шорт нэмгэн цамц өмссөн байсан бөгөөд зүгээр л яснаас өөр юмгүй 40 кг-аас ч бага жинтэй болтлоо турч ицсэн байв. Бараг 22 оноод ирэхдээ 5 кг ассан байсан бөгөөд толгойноосоо хөл хүртлээ хуруунууд нь хүртэл хаавдаж хизээ гимцэн нь мэддэхгүй шарах сорив хөхөрсөн мөрнүүд тууралт мөн гарт нь шатаж түлхэгдсэн сорив хүртлээжээ. Мөн Шэригийн урт шаргал үс нь тайрмалуулж хамар нь хугарч нүүр нь эн тентгүй хөхөрсөн байлаа. Энэ бол нэг өдөр халтлагад өртсөн биш нэлээд хэдэн өдөр дараалж хүчрхийлүүлсэн юм шиг харагдсан. Хамгийн аимшигтай нь Шэригийн мөрний арын хэсэгт морь тамгалдаг шиг халаас нь төмрөөр тамгалсан байжээ. 6 үсэг сэлэх гэж оролцсон байсан ч ямар утга илэрхийлж байгаа нь хараахан илрээгүй. Тэрээр яг л үхлээс амьд гарч ирсэн юм шиг харагдсан. Ингээд Шэриг амьд байгаа гэсэн мэдээ тэр дор орон нутгийн мэдээгээр цацагдаж Шэригийн гэрийн өмнө сэтгүүлчид том нэвтрүүлгийн компаниуд цугларч оршин суугчид түүнийг амьд байгаад нь талархажээ. Үүнээс хойш Шэрид баярын цагтал дуудлага, мэйл байн ирж ялангуяа Шэригийн эмэгтэй дүү Шэла жирэмсэн мөртлөө ихчигээ тасралтгүй хайсан учраас Шэриг талархлын маярын бэлэг байсан гэж хэлдэг. Энэ өдөр оршин суугчид агаарын шаар хөрөх гээд бэлтчихсэн байсан болохоор Шэриг буцаад ирсэн гээд болилгүй илүү их баяр хүртээгөөр төлөвлөгөөнийхөө дагуу шаараа хөргөдөг. Тэгвэл Шэрид юу тохиолдсон юм бол Шэри хэвлэл мэдээллийн хэрэгслэр мэдээлэл өгч судаагүй. Түүний цагдаад өгсөн мэдүүлэг болон Кист ярьсан зүйл дээр үндэслэн эмэгтэйд юу тохиолдсон талаар та бүхэнд ярьж өгье. Хэрэг гарсан өдөр болох 11 сарын 2-ны өдөрлөө буцъя. Шэри өглөө босоод хүүхдүүдийнхаа цайг бэлдэж уулгаад цэцэрлэгт нь хүргэж өгсөн. Онцгой өөр зүйл огт болоогүй яг ертиг шигэ марафонд орохгүй л бэлтгэлээ хийхээр чихвчээрээ хөгжим сонсож гэрээсээ гардаг. Түүний сонсож исэн дуу нь Кис Шэри хоёрын хурмин дээр явсан дуу юм байна. Тэрээр дуугаа сонсож гүйсээрээгаад шуудангийн хайрцаг гэдэг хэсгээр өнгөрч итэл бараа өнгийн жи баажмаар Шэри рүү ортоод зогссон. Энэ үеэр Шэри цаашаа үргэлжлүүлээд гүйжэтэл араас нь удаан дагж ийснаа зогсоод дахиж хөдөлснөө дахиж зогсоод байлаа. Шэрийг гайхаад хурдаа удаашруулж тэр машин руу нүднийгээ булангаар хартал дагж байгаа юм шиг санагддаг. Гэтэл арын судалд сууж исэн хүн цонхоо аажмаар онгойлгоход машин дотор малхаа өмссөн нэг эмэгтэй хүн байв. Энэ үед Шэри баруун гартаа уцаа барьчихсан чихвчээ зүүсэн байсан ч эвгүй санагдаад чихвчээ аваад машин руу алхсан.
Гэтэл ард сууж исэн малгайтай эмэгтэй арын алгыг онгойлгоод гарч ирэхгүй машиндаа сууж Шэри машины гадаа ирэхэд тэр эмэгтэй гартаа буу бариад би чамайг гомдоохыг алгыг хүсэхгүй байна гэд буугаа анилдаг. Шэри айсандаа орилж чадахгүй уцаа газар унгаагаад авах гэж байх энэ үеэр малгайтай эмэгтэй ирж Шэригийн үснээс дулгаагаад машин руу чирж оруулжээ. Үүнээс хойш юу болсныг сайн санахгүй байна гэж хэлдэг. Шэригийн дараагийн санаж байгаа зүйл нь машины арын суудал дээр хэвтчихсэн. Тэгээд толгойноос нь сонио угаалгын унтах шиг зүйл үнэрсэн бөгөөд машин дотор хоёр эмэгтэй байсан. Нэг нь машин барьж, нэг нь Шэри рүү буугаа анилж исэн гэжээ. Ийм байдалтай 2 цаг орчим хаашаа явж байгаагаа мэдэхгүй байсан. Гэтэ энэ хоёр эмэгтэй хоорондоо испанаар ярьж байгааг нь сонсоод зүүн сонгоороо Испани эсвэл Өмнөд Америкийн Мексикээс гаралт хараа ирсэн байх гэж бодсны дараа Шэригийн ой санамж дахиад байхгүй болж тэр харанхуй газарс ирсэн. Ямар газар болох гадаа нар жаргаж гин үү? Эсвэл өглөө болж гин үү гэдгийг мэдэх боломжгүй. Харанхуй хүүдэн эвгүй үнэр хагалсан шорон шиг газар байжээ. Ихэвчлэн чихэн чивтэй Мексик дуу сонсогдож ойлгож чадхааргүй Испани нэвтрүүлэг Шэригийн чихэнд сонсогддог. Хэсэг хугацааны дараа түлхүүр шажигнаж хаалган онгой жинхэнэ аимшигтай тамлал эхэлсэн байна. Тэрээр Испани хоёр эмэгтэйд өдөр болгон зодуулж идэх юм үгэлгүй ихэвчлэн будаа, хар шош өгч заримдаа цөөхөн удаа алин мөгдөг. Ингээд хэдэн өдрийн дараа түүнийг аимшигтай гутаанд оромжилж зургийг нь дараад гинэд хоёр эмэгтэй нэг нь Шэрийг нуруугаар нь хэвтүүлээд ширээн дээр толгойг нь нааж араас нь дараад түүнийг тамгалжээ. Энэ үед Шэрид үсэн шатчхан аим шиг сонин өнөр үнэртэж маш их өвцөндөө нүдний аяг нь нүднээс нь бараг унахчхан аим шиг мэдрэмж төрсөн гэдэг. Уйлаад авраарай миний хүүхдүүдэд ээж нь хэрэгтэй гэж хамаг хүчээрээ хашгирсан ч ямар ч сонсох хүн байгаагүй. Тэрээр 22 хоног ийм аимшигтай тамлалт ундааснаас болж маш их сэтгэлийн шарах травматай болсон. Цагдаад мэдүүлэг өгөхдөө байн гуйлж нөхөртөө ярилцахтаа хүртэл хамт уйлдаг байв. Ингээд Шэрик кейс 2 7 хоногт 2 удаа сэтгэл засах эмчилгээ хийхээр болдог. 2 дахь 4 дахь өдөр 2 цаг эмчилгээ хийлгэнэ. Эмч Шэри чи ном бичээд үзвэл ямар вэ? Санджгаа зүйлсээ хэсэг хэсгээр нь бичвэл ой санамж ихчийн сэргээхэд туслана гэж хэлсэн энэ үеэс Шэри бичиж эхэлсэн бөгөөд бичих тусам илүү их зүйл санаж тэр хоёр ижил хүйстэй эмэгтэй хулгайчдын зан чанар төсөөр байсан гэжээ. Нэг нь арай том биетэй хөгшин харгас Шэрийг хүчрхийлж явах үедээ зогсох эсвэл эргэлсэн шинж огт гаргадаггүй, үргэлж өршөөлгүй байж нэг ч удаа идэх юм өгч байгаагүй, усанд орч гэж хэлж байгаагүй. Харин нөгөө эмэгтэй нь хайрцангуй жижиг биетэй байсан бөгөөд надад энэ хугацаанд анхаарал тавьсан гэж хэлдэг. Тэр шорон шиг харанхуй өрөөнд матрас цонх байсан ч цонхыг 3 модоор халгалсан болохоор өдөр шөнөгүй харанхуй подвал шиг байв. Өрөөнд жижигхэн хуванцар хогийн сав байсан бөгөөд Шэри тэрийг хувцсны шүүгээр авч ороод бие засахтаа хэрэгэлдэг. Мөн нэмгэн гантхаар хийгдсэн кофений ширээ байсан гин. Шэри нуруунд дээрээ тамгалуулахдаа нүрээ ширээн дээр наасан болохоор ширээг ямар материалаар хийснийг сайн санаж байлаа. Тэгвэл Шэри яаж тэндээс зугцсан юм бол? Яг хизээ гэдгийг мэдэхгүй ч энэ хоёр эмэгтэй нэг өдөр маш их муудалцсан. Шэри ойлгохгүй нь мэдээж Испани хэлээр ярьжсэн болохоор тэгээд гинэд буун дуу гарч тэр авь чив чимээгүй болоход хөгшин харгас эмэгтэй орж ирээд Шэрийг джипэндээ суулгаж хааныг тийшээ авч явсан байна. Шэри машинд авах хугацаанд байн гунтжсэн болохоор машин хэр уцснаа санахгүй байлаа. Тэгээс сэртэл өнөөх эмэгтэй машинаа зогсоогоод бос одоо буугээд Шэригийн толгойд угалсан юм а тайлж авсан. Шэри 22 хоногийн турш яаж зутах талаар байнга бодож зовж шаналж яхад гинэт машинаас буу гэж хэлэхэд итгэж чадахгүйсэн бөгөөд буугаад байдаг чадлаараа бүх хурдаараа цугцсан. Шэригийн гүйж байгаа нь камерын бичлэгт бичигдэжээ. Ингээд гүйж утсан зам нь Калифорниагийн хурдны 5 дугаар зам байж тэрээр өмсөжсэн цамцаа тайлаад байдаг чадлаараа даалсан. Гэхдээ яагаад Шэрийг сулсан шалтгааныг нь мэдэхгүй ч хоёр эмэгтэй хоорондоо хүчтэй маргалтаж хэрэлдээд энэ нь зүйлдээ нэгнийгээ буудаад цаашдаа Шэри хэрэггүй болсон болохоор түүнийг сулсан юм шиг харагдсан. Шэрийг буцаж ирэхэд бүгд баяртай байсан ч нэг асуудал гарсан нь эргэж ирсэн Шэри өмнөхөөсөө тэсөөр хүн болжээ. Өдөр тутмынхаа амьдралд орж чадахгүй жоохон л юм дуугарч хаалга тогшоход давхин цочиж айж сандарч исэн. Ядчихад Шэригийн ослын талаар сонирхож исэн хүмүүс ихэсэн бөгөөд уцаар залгаж хэрвээ уцаа авахгүй бол гэр хүртэл нэрээд хаалгыг нь тогшдог гэжээ. Энээс болж Шэри дургуутсах шинжтэй болж хүмүүстэй уулзаж чадахгүй өмнөх амьдралтаа орж чадахгүй байсан учраас гис хотоос жоохон алслагдсан газар танилынхаа дүнзэн байшинг түрээсэлж энэ гэр бүл хэсэг хугацаанд амьдрахад тэднийд хинч ирэхээ болсон. Шэригийн хамгийн сайн найз Дженнифер ч ирж чадахгүй дүүн Шэри айгаад байгаа болохоор ч ирж чадахгүй байлаа. Нэг сар өнгөрсний дараа 100 сарын үеэр Шэригийн гэр бүл дүнзэн байшин цугласан Шэри гэрийнхэнтэйгээ харц тулгарч чадахгүй. Гэрийн хаа сайгүй камер суулгаж хаалгануудыг цоожоор цоожлон бүх цонхыг том өнжлөөр хааж шөнө нь гэрлээ хасааж ээж
Шэри унтж чадчихлаа. Ер нь хаалга нэгдэх чимээ гаргал юм бол айж цочртоос гадна хоол өхөр. Ялангуяа Мексиколыг харахаараа охигүүлдэг болсон. Ийм аимшигтай травмаг туулж исэн тэрээр гэрхийнхэнтэйгээ аялж зугаалж ирээд энэ нь хамаагүй дээрсэн. Тэр ярьсан бүх зүйлс Шэригийн 1 жилийн хугацаанд сансан зүйлүүд. Тэрээр хэвлэл мэдээллийнхэнд ямар ч ярилцлага өгөөгүй зөвхөн нөхөр болон цагдаа нарт хэлсэн зүйлсээс нь үндэслэж ярьж байгаа. Тэгвэл цагдаагийн мөрдөн байцаалтын талаар одоо бүгдээрээ ярилцъя. Цагдаа нар Шэрийг буцаж ирсний дараа хүний улгаан хийсэн испанчуудыг илрүүлэхийн төлөө мөрдөн шалгалтын ажиллагааг явуулж холбооны мөрдөх товчоо хүртэл оролцдог. Цагдаа нар хамгийн түрүүнд Шэригийн бие болсон хувцснаас ДНХ цуглуулахад эрэгтэй болон эмэгтэй хүний ДНХ гарч ирсэн. Энэ нь кисэгч биш шал танихгүй эрэгтэй хүнийх байсан бөгөөд тэр ДНХ Шэригийн ялангуяа дотуур хувцс болон өмднөөс нь гарч ирсэн. Тэгэхээр энэ нь Шэригийн цугтах үеийн эсвэл эмнэлэгт байх үеийн ДНХ бишээ. Цагдаа нар гайхаж Шэри яалтчгүй гэмт хэрэгтнүүдийг хоёр эмэгтэй хүн гэж хэлсэн байхад яагаад нэг эрэгтэй нэг эмэгтэй хүний ДНХ гарч ирдэг лээ. Шэри сайн санахгүй байгаа болохоор эрэгтэй хүний хоолойг эмэгтэй хүн гэж хамгаалсан болов уу гэсэн санаа гаргадаг. Ингээд олсон хоёр ДНХ холбооны мөрдөх товчооны ДНХ мэдээллийн санд бүртгэлтэй хэсгийг шалгасан ч байсангүй. Тэгээд Шэригийн мэдүүлгийн дагуу ам зураг гаргасан. Сэжигтэн хоёр эмэгтэйгийн залуухан нь нарийнхан өмсөг, хар буурчгар үстэй. Чихээ цоолсон 20-30 насны, өндөр нь 165 см орчим. Настай эмэгтэй нь өтгөн хөмсөг, шулуун хар үстэй. Нас нь 40-50 орчим настай. Өндөр нь бараг 170 см-аас дээш байсан. Мөн тэр хоёр байнга маск зүүдэг байсан болохоор нүднээс бусдыг нь харж чадаагүй гэнэ. Дээрээс нь Шэритэй амт байхдаа түүний толгойд байнга юм угалдаг байсан болохоор царайг нь саарч чадаагүй гэдэг. Ингээд холбооны мөрдөх товчоор Шэригийн мэдүүлгээр гаргасан зурагтай ухуулах хуудас тарааж мэдээлсэн үнд 10,000 долларын шагналтай гэж зарладаг. Улгайлагч хүн Испани эмэгтэй гэсэн мэдээлэл гарсны дараа хаа зайгүй тархаж Калифорничууд болон Испанчуудын хооронд арьс өнгөний зөрчилдөөн үүссэн. Угаасаа Калифорни хүн амын 39.4%-ийг Испанчууд эзэлдэг юм байна. Ингээд хүмүүсийн дунд Испани хүмүүсээс болгоомжлох ямар нэгэн хэрэг гаргал юм бол энэ Испани хүн болохоор энэ л хийсэн гэсэн хардлагууд их болсон. Хулгайлсан хүн нь эмэгтэй хүн, бэлгийн харьцаанд ч орохгүй. Тэгвэл яагаад Шэрийг хулгайлсан бол? Хүний намаа байсан юм болов? Шэригийн амьдардаг газар рейтинг 2014 оны Times сэтгүүлээс гаргасан Америк дахь хамгийн их гэмт хэрэг хүчирхийлэл гардаг 10 газрын нэгээр нэрлэгдсэн байдаг. Магадгүй гэмт этгээдүүд хүний намаа их гэж Шэрийг хулгайлсан болов уу гэж таамагласан. Одоо хүртэл олон хүмүүсийн анхаарал энэ хэрэг дээр байсан болохоор цагдаа нар хурдан шийдэхийг хүссэн ч Шэригийн санджгаа зүйлс цөөхөн байлаа. Энэ үеэр Шэри хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөж өдрийг ирэх тусам бие сэтгэл санаанд тайвширж исэн ч мөрдөн байцаалтын явцад ямар ч ахиц гарсангүй. Гэтэл 2020 оны 8 сард хэрэг гараад бараг 4 жил өнгөрсний дараа холбооны мөрдөх товчоо олсон эрэгтэй ДНХ-тэй таарах хүнийг олжээ. Хувийн ДНХ шинжилгээний компани гэж та сонсч байсан уу? Хэрвээ би өөрийнхөө ДНХ-ийг илгээх юм бол маш нарийн шинжилгээ хийж өгдөг компани. Аль улсаас гаралтай хүн болохыг нь мэдэж болохоос гадна мэдээллийн сан бүртгүүлээд гэр бүлээ олсон хүмүүс их байт юм байна. Ийм компаниудын нэг болох Dane Paraboy компани бүртгэлтэй ДНХ-үүдийн дундаас Шэригийн өмднөөс олсон эрэгтэй ДНХ-тэй төстэй хүн гарч ирсэн. Яг адилхан биш төстэй. Магадгүй энэ эрэгтэйгийн ээж, аав, ах эгч гэх мэт хүн байх магадлалтай. Холбооны мөрдөх товчоо энэ үний талаар сайн судалсны эцэст ДНХ бүртгэлтэй хүний хүүтэй сэжигтний ДНХ таарчлаа. Джеймс гэх 31 настай эрэгтэй байсан бөгөөд Шэригээс 2 насаар ах. Холбооны мөрдөх товчоо шууд Джеймсийн гэрэл рүү очиж Джеймс холбооны мөрдөх товчооноос явж гинэ. Шэриг танин үсттэй гэхэд эхэндээ танихгүй гэж хариулдаг. Холбооны мөрдөх товчоо гэрт нь нэжлэг хийж Шэриг гэх эмэгтэй хулгайлагдж байгаад суллагдсан. Түүнээс чиний ДНХ олцсон нотлох баримтч байгаа гэж сүрдүүлэхэд Джеймс хэрэгээ хүлээсэн бөгөөд холбооны мөрдөх товчооныхон үүний талаар сонсоод ухаан алдах шахсан. Төсөөлж чадгааргүй зүйлс одооноос эхэлж байна. Джеймс хэлэхдээ энэ бол Шэригийн мөрөөдөл байсан. Сургуулиасаа эхэлж найзалсан хэргийг ийм том болно гэж бодоогүй гэдэг. Энэ одоо юу болоод байна? Шэри хэлэхдээ хэрэгтэн Испани 2 эмэгтэй байсан гэж мэдүүлсэн ч ДНХ-ийг шалгаж үзэхэд эрэгтэй байснаас гадна бүр цагаан арьстай. Бүр болоогүй сэжигтэн Шэригийн найз. Тэгээд энэ болсон бүх зүйл Шэригийн мөрөөдөл байсан гэдэг ч одоо юу гэсэн үг вэ? Гэр бүлийнх нь 22 хоногийн хугацаанд түүнийг хайж, уйлж, хамаг хүчээ дайчилж, олдоосоо гэж залбирч холбооны мөрдөх товчоо нөхрийг нь алуурчин гэж сэжгэлж, худал үний илрүүлэх тест хүртэл хийсэн. Маш олон сайн дурын хүмүүс түүнийг хайж, эрэхтэн агаарын шар хөөргөж, жирэмсэн дүүн гудамжинд ихчигээ өдөр шөнөгүй хайж, тусламж гуйж яхад энэ мөрөөдөж исэн зүйл нь гэж үү. Тэгээ Шэри ингэснээрээ яг юу бодсон юм бол?
Тэгвэл Джеймс гэж хэн болох талаар мэдцгээе. Дахиад өнгөрсөн рүү явах хэрэгтэй. Шэри Джеймс хоёр 13 настайгаасаа бие биенээ мэддэг болж 2000-ад оны ихэнх үеэс харилцаагаа эхлүүлсэн. 10 жилийн турш тогтвортой харилцаатай байсан. 2000-ад оны ихэнх үе гэхээр мэдээж Кистэй гэрлээгүй анхны нөхөртөөгөө ч гэрлэхээс өмнө гэсэн үг. Тэгвэл Джеймстэй уулздаг байсныхаа дараа Дэвтэй гэрлэж салаад Кистэй хурмаа исэн мөртлөө Джеймстэй уулздаг байсан болж тарлаа. Тэгээд зогсохгүй энэ бүх мэдээлэл гарсны дараа болзооны ап дээрээс Шэритэй уулзаад болзоонд явсан гэр бүлтэй гэдгийг нь мэдээгүй гэсэн залуучууд гарч ирдэг. Шэри Джеймс хоёр Шэриг хүүхэдтэй болохоос өмнө уулздаг байжгаад хүүхэд гарсны дараа уулзгаа байсан ч 2015 онд хэрэг гарахаас 1 жилийн өмнө Джеймс гэрээ цэвэрлж гаад хуучны хайрцаг болсон байна. Тэнд Шэритэй үргэлдэг байхдаа бичсэн захианууд, зурагнууд ээжээ. Джеймст хаях тийм таатай санагдаагүй. Дээрээс нь 10 жилийн турсамжээс учраас Шэригийн аав ээжтэй холбоо бариад энд Шэригийн зургнууд байна. Эднийг би явуулъя түүнд дамжуулж өгнө үү? Эсвэл хайнан өөртөө мэдэрээгээд Шэригтэй ч бас холбогдож надад ийм юмнууд байгаа. Бидний турсамж шүү дээ. Би чам руу явуулъя гэдэг. Хуучин найз охин нь аль хэдийнэ хурмаа игээд хүүхэдтэй хүртэл болсон байхад яагаад иймэрхүү зүйлсээ дамжуулж өгөхийг хүссэн бол Кис энийг мэдэх юм бол муугаас сэтгэгдэл угаасаа төрнө штэ. Эсвэл Америкийн нээлттэй харилцаа нь энэ юм болов. Ямар ч тач энэ хоёр ингэж холбоо ойрснаар цаашдаа харилцаагаа үргэлжлүүлж утсаар ярьж мессеж бичээлцдэг болсон. Джеймс хэлснээр тэд болзоонд ганц ч яваагүй. Нэг өдөр Шэри Джеймстэй ярьжгаад надад үнэхээр хэцүү байна. Манай нөхөр намайг зодож хараадаг. Би хүчирхийлэлд өртөж байгаа. Цагдаад мэдгдсэн ч ямар ч арга хэмжээ авахгүй байна. Би ингэж гад нэг өдөр нөхөртөө зодуулж өгөж магадгүй гэсэн. Гэтэл Кис Шэригийн ярьж байгаас тэс зөөрхөн. Үнэнгээсээ Шэриг харилсан. Түүнийг хулгайлагдсан үед хүмүүст хараалуулган байж эхнэрээ олохын төлөө хичээж Шэриг олсны дараа сэтгэл засах эмчилгээнд хүртэл хамт явж цагдаад мэдүүлэг өгөхөд нь хүртэл өмгөөлөгч нь хажууд нь сууж Шэриг тайвшруулж исэн. Гэтэл Шэри шал өөр зүйл ярьж сүулдэ Джеймсийн сэтгэл өвдөж түүнийг өрөвдөж эхэлсэн. Тэгээд ч 10 жилийн турш өргөсөн болохоор жоохон ч ихсэн сэтгэл үлдсэн байсан баг. Нэг өдөр Шэри Джеймс руу уйлж залгаад намайг ирээд аваач гээд гэр бүлээсээ зүхтах төлөвлөгөөгөө боловсруулсан байна. Тухайн үед Джеймс адилхан Калифорнигийн Оранж Каунтийн Камстоместад амьдарч байсан. Шэригийн амьдарч байсан Рейдинг хүртэл 9 цагийн цайтай газар. Джеймс окей, би энэ өрөвдөлттэй эмэгтэйг аврах хэрэгтэйгээд 2016 оны 11 сарын 20 буюу Шэри алга болдог өдөр машин түрээслээд Рейдинг руу авсан. Шэригийн яриад байсан джип нь Джеймсийн түрээслсэн машин болж таардаг. Тэгээд явх замдаа арын суудал дээр хөвтөд унтсан. Шэригийн мэдүүлэхдээ төстэй зүйл байх нь байна. Ингээд хамтдаа Коста Места дахь Джеймсийн байранд иржээ. Эдний хоёр унтлагын өрөөтэй байсан бөгөөд Шэри байх өрөөгөө өөрөө сонгож би энэ жижиг өрөөндөө яа. Энд хитрхи гэрэлтэй байгаа болохоор цонх хаагаад өг гэсэн байна. Тэгээд Джеймс явж мод худалдаж аваад цонхыг тагалж өгсөн. Мөн Шэригийн мэдүүлсэн шиг ширээ хувцсны шүүгээ ч уссан. Тэгэхээр Шэри мэдүүлэг өгөхдөө өөрийнхөө харсан зүйл дээр хачир нэмээд зохиол бичсэн гэсэн үг. Энэ байш нь 3-7 хоног амьдэрсэн ч Джеймсийн хэлснээр бэлгийн харьцаанд ороогүй. Гэхдээ энэ ч бас эргэлзээтэй аль хэдийнэ Шэригийн дотор хувцснаас Джеймсийн ДНХ илэрсэн байхад. Ямар ч тач Шэри орон дээр Джеймс буудан дээр унтдаг. Тэр спорт хувцсны дэлгүүрт ажилладаг байсан бөгөөд ажилласаа ирэхэд Шэри гэрт байж л байдаг. Удаан хугацаанд гэрээсээ гараагүй. Энэ Шэригийн эхний ярьж исэн зүйлстэй шал өөр байсан. Ямар ч хулгайж байгаагүй. Тэгвэл тэр гэрт Шэри юу идэг байсан бэ гэвэл хоол идгүй зориудаар жингээ хасч өөрийгөө цохиж хөхрүүлээд өөрийгөө шатааж гольфийн цохиур аваад өөрийгөө хамрыг хугалсан. Өөрийгөө гэмтээж явах энэ үедээ өөрийг нь алга болсон мэдээ болон Кисийг ярилцлага өгч байгааг үзчихсэн гэдэг. За бас биен дээрх тамганы хувьд Шэри Джеймс би биен дээрээ ямар нэгэн онцгой зүйлс хийлмээр байна. Чи надад туслаач гэсэн. Джеймс урлагийн юм зардаг газраас мод шатаадаг багж худалдаж авдаг. Тэд модыг цагаан толгой хэлбэрээр түлж халаагаад Джеймс 1 2 3 гээд дараа шүү. Хүчтэй дарах хэрэгтэйгээд 3 тоолоод дарсан. Шэри өвдөж байгаа юм шиг харагдсан ч болоороо чадахгүй эсвэл төвчгүй гэсэн үг огт хэлээгүй. Бас тэгээд болоогүй урт шаргал хүсээ өөрөө толон тарж гад энэ хавцаа тарих уу? Арай богинохон болох гээд байгаа юм болов? Ингээд таарчийгээд таарсан байгаа. Мөн Джеймсийг хөл рүү буудаад өгөөч гэж хүссэн ч Джеймс Шэригийн биед хизээч тийм зүйл хийж чадахгүй гарч хүрээгүй гэж хэлсэн. Ингээд Шэри 22 хоногийн турш Джеймсийн гэрт жүжигээ тоглохын тулд шаргуу ажилласан. Ажилласан ч гэжтэй шаргуу өөрийгөө зодсон. Тэгээ талархлын баяр ойр тутсан Шэри гэрлүүгээ явахыг хүсэж хүүхдүүдтэйгээ баяраар хамт аймаар байна гэд тэр өдрөөс эхэлж бидээ дахин хүчирхийлэл хийлгүй өдөрт 1 бананы тал идэж жингээ бүр их хассан байна. Ингээд талархлын баярын өмнөх өдөр Шэри би гэртээ харьлаа хүүхдүүдтэйгээ уулзмаар байна гэсэн болохоор Джеймс Шэрийг Рейдингийн ойролцоо буулгаж өгсөн ч тэр их сонио харагцсан.
Гэртээ харьлаа гэсэн мөртлөө биеэсээ баахан гинж зүүж нөгөөдг нь явхаар дугарч нэг л биш харагдсан ч Джеймс цагдаад мэдэгдэлгүй чимээгүй гэрлүүн явуулсан. Джеймс энэ эрэгт огтхон ч оролцоогүй гэж хэлсэн ч Шэригийн алга болсон эрхээс болж Калифорниор нэг юм болж олон нийт тэр чигтээ анхаарал хандуулж холбооны мөрдөх товчоо хүртэл оролцож хаа сайгүй нэвтрүүлгүүд гарч яхад юу ч хэлэхгүй амаа амхаа сууж исэн гэхээр ямар нэгэн байдлаар хэрэгт оролцсон баг. Тэгвэл яагаад Шэри ийм зүйл хийх болсон юм бол? Мөнгнөөс болоод ихсэн юм болов? 2017 оноос 2021 он хүртэл гэмт хэргийн хохирогч гэсэн нэрээр нийтдээ $30,000 нөхөн төлбөр авсан. Энэ мөнгөөр сэтгэл зүйн эмчилгээ авч зээлийн карта төлсөн гин. Одоогийн аншаар бол бараг 100 сая төгрөг гэсэн үг. Гэмт хэргийн сэдлийг нь мэдхийн тулд өнгөрсөн амьдралыг нь харах хэрэгтэй болно. Холбооны мөрдөх товчоо энэ бүхний талаар мэдсэн болохоор мэдээж хэрэг Шэрийг дуудаж байцаана. Хэрвээ нүнэн бол хэдэн жилийн турш холбооны мөрдөх товчоо цагдаа нар өөрийг нь хайж сэтгэл зүрхээ гаргасан оршин суугчдаар хүртэл тоглож исэн гэсэн үг. Холбооны мөрдөх товчоо Шэрийг Кистэй хамт дууддаг. Яг гэвэл Шэри би Кисгүй бол мэдүүлэг өгч чадахгүй гэдэг байсан. Цагдаа нар Шэри, Кис ирсэн баярлаа. Та хоёр сайн дураараа ирсэн болохоор хизээж хамаагүй гарч болно гэж тайвшруулж гад ярьж эхэлдэг. Бид Шэригээс олсон ДНХ-г Dean Paraboy гэдэг компанид шинжилгээ хийхээр явуулсан. Гэтэл саяхан төстэй ДНХ илэрсэн сайхан мэдээ ирсэн. Сайн зүйл үсттэй гэхэд Кис баярлаж тэгэлгүй явах тэ үнэхээр сайхан мэдээ нь эцэст нь гинт итгээд баригдсан байгаа юу гэж баярлсан ч Шэри яг л хөлдсөн мөс шиг бас сандарсан харагдсан. Өөрхийн нөхөр нь хамаг эмийг нь мэднэ гэж бодохоор л битгий мэдээсэй гэж бодогдод байх юм. Холбооны мөрдөх товчооноос хэд хэдэн зураг харуулад энэ Шэригийн 22 хоног амьдарсан гэргээд тэнд байсан бүх тавилга өрөөнүүдийг харуулсан. Мэдээж Шэрид танил харагдах нь ойлгомжтой. Цагдаа Шэри энэ зурагнуудыг хараад өгөөрэй. Чиний ярьжсэн гантик ширээтэй төстэй байгааз цонхных нь өндөр ямар байна? Хэргийн газрахтай адилхан байна уу гэхэд Шэри инээгээд юу ч олоогүй юм шиг нэлийн хугацаа өнгөрсөн болохоор сайн санахгүй байна. Ширээ төстэй харагдаж байгаач өөр юм шиг санагдаж байна гэд цагдаагаас асуулт асууж аль болох хамтарч ажилладаг. Мөрдөн байцаагч за Шэри, Кис энэ бол бидний илрүүлсэн ДНХ-тэй хүний гэрийн зураг. Бас биднэрт нэлээд хэдэн баримт байгаа. Хачирхалтайч бүгд үнэн гэхэд Кис гараа зангаж өвдгөө үрээд ашгүйдээ хэрэгтэн ингэж нэг олох гэж баяртай харагдсан ч Шэри дахиад л мөс болж хувирдаг. Шэри, чиний ярьсан зүйл хэргийн бүх үйл явдлаас тэсөөр байна. Бид энэ ДНХ-ийн эзнээс маш тодорхой зүйлсийн тухай сонссон. Одоо чи үннээ хэлэх хэрэгтэй. Хүсвэл Кисийг байхад ярьж болно. Тухгүй авах юм бол Кисийг явуулж хаад ярьсан ч зүгээр гэдэг. Угаасаа нөхрийнхөө хажууд өөр залуутай 22 хоног амьдарсан гэж хэлэх муухай штэ. Тэгээд нүдэрээ бие биетэйгээ ярилцчихад хоёр мөрдөн байцаагч Шэри Кис хоёрт хоёулахнаа ярилцах боломж олгож өрөөнөөс гардаг. Өрөөнд хоёулахнаа үлдээд Шэри гинт Кис би хэрэгтэн битгий баригтаасаа гэж хүсэж байна. Баригдахгүй байснан дээр цагдаа нар хэрэгтнийг хайгаад агаад бид дургүй байна гэхэд Кис яагаад вэ гэж асуудал. Тэр эмэгтэй намайг аварсан болохоор цагдаа нарт бариулахыг хүсэхгүй байна гэдэг. Зээ хүртэл нөхөртөө үннээ хэлэхгүй маань нөхөн. Ингээд мөрдөгчөд буцаж өрөөнд орж ирээд за бэлэн болсноо Шэри гэтэл гинэд туйлж эхэлнэ. Дөнгөж саяхан инээжсэн. Тэгснээ би хэрэгтнийг барихыг хүсэхгүй байна гэдэг. Мөрдөн байцаагч за Шэри энд үнэхээр Кис эсэн ч зүгээр юм уу гэд ДНХ Джеймс гэдэг эрэгтэйнхээс нь илэрсэн. Таны X хуужин найз залуугийнхтай таарч. За ингээд зургнуудыг үзүүлээ. Аль хэдийн худал үнэ илрүүлэх тест гэж байрны түрээсийн гэрээ болон машин түрээссэн гэрээ нь хүртэл байгаа. Джеймс бүх үннээ хэлсэн. Шэри чиний турсан шалтгаан чинь зүгээр л хоол идээгүйгээс болсон мэдтэй. Биен дээр нь гарсан туралтууд Джеймсийн гэрт цэвэрлэгээ хийснээс болсон. Тэгээд бас үсээ өөрөө тарьсан. Биен дээр нь байсан тамга шиг зүйлсийг Джеймс сэлж өгсөн баха. Хамраа гольфын цохиураар цохиж хугалсан гэхэд уйлаад үгүй гэсээр байлаа. Шэри амьд буцаж ирснээс хойш юу ч юм нэг л сонирн байсан бөгөөд өөрөө цохиод байгаа юм биш үү гэж сэжиглэх хүмүүс ч байсан. ДНХ эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг илэрсэн энэ үеэр Шэригийн өнгөрсөн амьдралын талаар хачирхалтай зүйлс болсон. Өнгөрсөн 2003 онд гэрлэхээс өмнө блог бичдэг байсан бөгөөд тэндээ Испани, Латин хүмүүс рүү чиглэсэн арьс өнгөөр ялгуурлан гадуурхах хандлагатай бараг цагаан арьсныг дээдлэх үзэлд хит автсан гэмээр зүйлс бичсэн байжээ. 10 жилийн өмнөх учраас устгагдсан байсан ч skinhead.com хэмээх цагаан арьстан дамгаалсан нийгэмлэгт хэн нэгэн хадгалсан байжээ. Ахлах сургуульд байхдаа хаавтайгаа хамт гар бөмбөг үзэхээр яваад тэнд латин хүмүүстэй зодтолцсон. 3 эрэгтэй 5 эмэгтэй байсан. Тэгээд би нэг латин охины хамрыг хугалсан гэж бичсэн байв. Ер нь Шэри өөрийнхөө арьсны өнгнөөс болж бардан байж арьсаараа баграхдаг байсан гэдэг. Магадгүй тэрээр Испани, Латин хүмүүстэй ямар нэг таагүй зүйл болж исэн баг.
Энэ нийтлэл шээрийг буцаж ирснээс жилийн дараа дэлгэгдэж хүмүүс энэ шэри гэдэг эмэгтэй чинь арьс өнгөөр ялгарлан гадуурхагч байсан юм шүү. Дээрээс нь түүнийг хулгайлсан хүн Испани хэлээр ярьсан гэхээр сони юм гэж хэлээ. Харин шэри энэ нийтлэлийг эсэргүүцсэнд тэр бичсэн нийтлэл дээр шэригийн нэр болон зураг нь хүртлээсэн болохоор шэрийг кис хоёр энэ нийтлэлийг устгуулахын тулд өмгөөлөгч хөлсөлж зөвлөгөө хүртэл авсан. Шэри тохиолдсон зүйлээ эхнээс нь дуустал харж ирсэн хүмүүс энэ эмэгтэй хангалттай ийм хэмжээний жүжиг тоглож чадхаар юм байна гэж дүгнжсэн. Өмнө нь эмэгтэй дүүгийнхээ гэрийн арын алгыг эвдэж байшин руу сэмхээ ороод гэрт нь халтжиж суудатай. Мөн аавынхаа танзнаас мөнгө хулгайлжгаад баригдчихжээ. Мөн шэригийн эргэн тойрны хүмүүс түүний ярьж байгаа зүйл 100% итгэж болохгүй гэж ярьцгаадаг. Сургууль дахтаа хэтрүүлж ярьдаг чанга дуутай зөвхөн өөрийнхөө яриаг л бусдад сонсохыг хүсдэг хүүхдээснээс гадна бас болоогүй хамгийн анхны нөхөр Дэв. Яг нөгөө хурим ингэнгүүтээ тэр дороо гадаад руу явсан. Дэвийн хувьд жинхэнэ уран байсан ч шэригийн хувьд тийм байгаагүй. Тухайн үед шэригийн бие өвдөж зүрхний агуулганд орох шаардлагатай болсон. Гэтэл Америкт эмнэлгийн төлбөр маш өндөрч цэрэг болон цэргийн хүмүүсийн гэр бүл маш их халамж эмнэлгийн татгалтай учраас тэрийг ашиглах гэж зориуд гэрэлсэн гэдэгч энэ нь ч бас үнэн гэдг нь тодорхойгүй. Яагад гэвэл зүрхний мэс залт орсон гэсэн баталгаа байхгүй. Энэ бол зүгээр л кист ярьсан зүйл нь. Мөн кисттэй уулзахдаа шэрийн нурууныхаа ард далавчиг хоёр сорвтой байсан. Энэ сорвны талаар асуухад шэри энэ бол миний хуучин найз залуу Джеймсийн хийсэн зүйл. Миний араас 2 утга барьж гарч ирээд хутгалсан. Би Джеймстэй байхдаа хүчирхийлэлд өртдөг байсан гэж хэлсэн ч энэ шархаа Дженнифер гэдэг найздаа үзүүлээд намайг бага байхад аав хутгаар юм болгосон гэж шаал өөр зүйл ярьсан байна. Кис бас шэрийг ийм хачин үндэслэлгүй зүйл ярьдаг гэдгийг нь хамт амьдардаг байсан юм чинь мэддэг байсан баг. Тийм болохоор олон нийт кис шэрийг ийм зүйл хийж байгааг мэдчихсэн бөгөөд түүнийг нууж ийсэн гэж сэжгэлдэг. Их сургуулийн сэтгцэн эмч шэригийн хэргийн талаарх олон зүйлийг шинжилж үзээд хэлэхдээ ямар нэгэн том зүйлтэй нүүр тулаад амьд буцаж ирсэн хүмүүсийг магтаж үнэлдэг. Тийм болохоор шэрийг хүлээн зөвшөөрөгдөж алдартай болохыг хүссэн. Сэтгцэн эмгийг биш ч гэсэн зан чанарын эмгэг гэж хэлж болно гэсэн байна. Шэрийг буцаж ирээд би Мексикол идэж чадахгүй нэ гэд огуулж энийг яаж идэх юм бэ гэж хэлсэн ч 1 жилийн дараа тортилла идэх сорилт хийсэн. Мексикол идэхгүй амьдарч чадахгүйсэн юм шиг байгаа. Тэгээ жоохныг авч амруугаа ортуулснаа огуулж эхэлдэг. Энэ бүгдийг кис камераар бичиж хүү тээлрэн ээжийг харж илаа. Тэгээ ширээ жоохон хаазнаа oh my god гэд ханиалгаж идэж чадахгүй царайлсан. Харин ээжигээ юм идэж чадахгүй хааг хараад хүүн өрөвдөж хажууд нь уйлж илаа. Яах гээд тэнд нэмэгтэй чинь 2022 оны 3 сарын 3-ны өдөр шэригийн хүүхдүүд төгөлдөр уур тоглох сайхан өдөр байсан. Шэри хүүхдүүдийнхээ тоглолтыг үзгээр цэцэг бариад барилга руу орж итэл нэг эрэхтэй чи шэри мөн үү? Би машин зогсоол дээр чиний машиныг шүргэчлээ. Хамт гарч харж болох уу гэжээ. Ингээ шэри гайхаж ийснаа хамт явж харахаар машин зогсоол руу очиод холбооны мөрдөх товчооныхон шэрийг худал мэдүүлэг өгсөн гэж баривчилсан. Цагдаа нар албаар хүүхдүүдийг харчихвэ гэсэндээ шэрийг гадагшаа дуудаж гаргаж ирээд баривчилсан ч шэрийг гинэц цугтгаар оролдож гартаа байсан утсаа шидэд орилж шуугаан тарьдаг. Тэрнээс болоод концерт болох гэсэн танхимаас хүмүүс цугларч шэригийн байгаа байдлыг харсан. Харамсалтай нь хүүхдүүд ч бас тэнд байжээ. Шэрийг 120 мянган долларын барьцаатайгаар батлан даалтанд гарах харуулж гадаад руу цугтаалахгүй тулд паспортыг нь хурааж зөвхөн тодорхой газруудаар явах хязгаар тогтоон хар тамхи арх согтууруулах хундаа болон галт зэвсэг ашиглахыг хоригдсон. Прокурор шэрийг батлан даалтаар гаргаж болохгүй гэж шийдэмгий эсэргүүцэжсэн ч нөхөр гэр бүлийнхээ тусламжтай суллагдсан. Мөн 6-7 хоногийн дараа буюу 2022 оны 4 сард шэригийн шүүг хурал болж тэр өөрийгөө буруугүй гэж мэдэгджээ. Джеймстэй үерхэж байсан маань үнэн ч хэрэг гарахаас нэлээд өмнө байсан. Дараа нь намайг хулгайлсан гэдэг. Харин кис болон тэдний гэр бүл шэрийг хизээж тийм зүйл хийхгүй гэж түүний талд оржээ. Прокурорын зүгээс ямар ч үндэслэлгүйгээр ялсан юм биш. Бүх баримт байсан. Шэрийг очиж авсан түрээсийн машины гэрээ, машины явсан зам нь Джеймсийн гэрээс шэригийн алга болсон газар хүртэл явсан байсан бөгөөд шэрийг буцааж гэрлүүн хүргэж өгөхдөө найзынхаа машиныг зээлж авсан гэсэн найзынх нь мэдүүлэгч гарч ирдэг. Мөн тэд Джеймсийн гэрт авах үедээ урьдчилсан төлбөрт дугаар хэрэглэсэн нь батлагдсан. Тэгэд хамгийн чухал нотлох баримт бол ДНА. Шэрийг буруутай гэж үзэх юм бол 25 жил хүртэлх ял авах боломжтой байсан ч эцэст нь 2022 оны 9 сард 5 сарын дараа шүүх хурлын үеэр худлаа ярьсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Зүгээр нэг хүлээн зөвшөөрсөн юм биш, прокурортой тохиролцоо байсан. Ингээд 25 жил 8 сарын хорих ялаас 14 сарын хорих ял авсан. Мэдээж ингээд дуусч болохгүй. Энэ хооронд холбооны мөрдөх товчоо цагдаа нар оршин суугчид маш их хүчин чармайлт гаргасан учраас шэригээс 300 мянган долларын
нөхөн төлбөр нь хэмжилсэн. Энэ Черригийн хохирлын мөнгө гэж авч исэн $30,000 болон хүмүүсээс туглуулсан $50,000 хандив багтжээ. Ингээд 6 жилийн турш шийдэгдээгүй Шерри Папнигийн хэрэг дууссан. Шерри тэр дороод Калифорниагийн эмэгтэйчүүдийн шоронд хоригдчиход одоо суллагдсан ч шууд нийгэм рүү орж ирээгүй. Өнгөрсөн жилийн 8 сарын 23-нд Холбей хаус руу шилжсэн. Энэ гэмт хэрэгтнүүд нийгэм рүү орохоос өмнө хамрагддаг байгууллага байна. Шерри энд дахиад 3 жил байхаар болсон. Тэгвэл Кис болон хүүхдүүд яаж амьдарч байгаа юм бол Кис Шерриг буруугаа хүлээсэн өдрөөс хойш хэдхэн хоногийн дараа салах өргөлөө өгсөн. Манай Кис их нэртэй хэр их итгэж хамгаалсан билээ дээ. Тэрнийхээ ирээр урвах мэдрэмж авсан баг. Кис Шерри хоёрын салах маргаа 1 жил үргэлжилсэн бөгөөд Кис хүүхдүүдийг асран хамгаалах хэрэгээ авч чадсан. Одоо Тейлор Вейлер хоёр сургуультай авч сайн өсч торнж байгаа бөгөөд Кис би энэ хоёр хүүхдийг эрүүл байлгаж аз жаргалтай амьдруулахын тулд чадах бүхнийг хийх болно гэж ярилцлага өгсөн. Тэгээд мөн ээж Шерритэй нь холбоотой байгаагаа хэлжээ. Шерри цаг хугацаа дэмий үрж хүмүүсийн энергийг барсан. Бүр нэг уур үргэсэн зүйл нь Шерриг алга болдог өдөр энэ хотод Стейси Смарт гэх эмэгтэй сургаггүй алга болжээ. Гэтэл бүгд Шеррид анхаарлаа хандуулж Стейсигийн хэрэг дарагдсан. Ингээд Стейси 8 жилийн турш өнөөдрийг хүртэл сургаггүй алга болсон хэвээр байгаа юм. Тийм учраас олон нийт Шерриг их л уурчнаас болоод холбооны мөрдөх товчооны тусламж очих ёстой үндэ очоогүй гэж улам их урлсан. Мөн саяхан Eminem 2024 онд гаргасан дууныхаа 3 дугаар бадагт Шерригийн тухай хальт оруулсан. Бас Hoax the Kidnapping of Sherri Papini гэдэг нэртэй кино хүртэл гарсан байна. Хэрвээ сонирхож байгаа хүмүүс байгаа бол үзээд үзээрэй. Та ч бас Шерри шиг худлаа ярин барин олонний анхаарлыг татах дуртай хүнтэй таарч ирсэн үү? Хэрвээ Шерри жүжиг тоглож алга болоогүйсэн бол тусламж очих ёстой үндэ очиж болох ч байсан юм билүү. Бас манай Кис надад үнэхээр өрөвдөлтөй санагдчихаач энэ эргийн талаар сонсоод танд ямар сэтгэл төрж байгаа талаараа комент хэсэгт хуваалцаарай. Хэрвээ бичлэг маань таалагдсан бол суугтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.